Ерөнхий сайд оюун эрдэнэс асуулт асууя. 2023 оны 3 сарын 7-ны засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар мэдээлэл одоо ч сайтуудаар байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталсан. Авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого төр тураагдсан хөрөнгийг их хүүхдийн эрүүл мэнд хавдар эргэтэн шилжүүлэх суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д. Амар Баясгалан, эрүүл мэндийн сайд С. Чин Зэрэг, сангийн сайд Байж Авлан, хууль зүйн дотоод хэргийн сайд Х. Нямбаатар нарт үүрэг болголоо. Мөн авилга албан тушаалын хэрэгт төр тураагдсан барилга байгууламжид үнэлгээ хийж эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан засгийн газрын хуралдаанд танилцуулахыг эрүүл мэндийн сайдад даалгалаа гэсэн юм тогтоол. 3 сарын 7 буюу 2 жилийн өмнө 2023 онд 3 сарын 7-нд гарсан байдаг юм а. За хураагдсан мөнгийг аваад үзэх юм бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөлтийн тухайд 2022 онд 2.3 их найд, 2023 онд 238.6 тэрбум, 2024 он гэхэд 240.9 тэрбум Монгол улстай. За гадаад улсад 2021-с 24 онд 13.9 сая ам.долларын үн бүхий хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирч улсын орлого болгосон ийм мэдээлэл байгаа юм а. Сарын дараа буюу 2025 оны 5 сарын 8-нд хүүхдийн байгууллага байгуулагдсны 100 жилийн ой болно. Эрхэм ерөнхий сайд яг энэ бодлого дээр одоо хിവэрэ байгаа юу? Авилга бол нийгмийн хорт хавдар мөн. За үүнээс улбаалж байгаа энэ одоо иргэн улсын орлого болж төвлөрч орж ирж байгаа хөрөнгийг хүүхдэд нийгмийн бүтээн байгуулалтад зарцуулах боломж байгаа юу? Үүн дээр та шинэ кабинет, шинэ сайд нартай одоо бас үүрэг даалгаврыг өгөөд сарын дараа одоо тодорхой хууль тогтоомжуудыг оруулж ирэх боломж байгаа юу, үгүй юу? Энэ бодлого дээр хിവэрэ байна уу гэдгийг нэг лавлаж асууя. За даштава дараагаас болохоор авилгын индекс гэдгээр танай ажлыг дүгнэх нь буруу. Сая миний дурдсан одоо хураагдсан хөрөнгө, за эргээд одоо гадаадд зогтсон байгаа оргон зайлсан одоо 34 хүнээс 11-ийн таад маань ямар ч хэлсэн авчирсан байна. Тодорхой энэ ажлууд хийгдэж явж байгаа. Авилгын индексийн төсөөллөөр бол хүмүүс яг дэлхийд энэ төрийн бус байгууллага олон улсуудыг хооронд нь харьцуулаад байдаг. Тэгэхээр энэ олон улсад байгаа энэ дүр төрхөө ч гэсэн сайжруулахын тулд зөвхөн танах гэлтгүй бүх нийтээрээ л ажиллах ёстой юм а гэдгийг бол хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Улсын их хурлын хувьд яг ямар хууль тогтоомж батлагдах юм бол энэ үнэлгээнд одоо эргээр нөлөөлөх вэ? Та бас одоо энэ үнэлгээг бас харж байгаа хүний хувьд тулгамдж байгаа асуудлуудыг мэдэж байгаа хүний хувьд яг ийм одоо хууль болоод бодлогууд нэн шаардлагатай орж ирэх юм бол дараа жилийн үнэлгээ бол одоо сайжирнаа гэдгийг бас хэлээд өгөхийг хүсэж байна. Баярлалаа.